За бид үргэлжлүүлэн улсын хурлын гишүүн, авилгын эсрэг парламентын бүлгийн гишүүн Мөнх Цэцэгтэй ярилцах гэж байна. Сайн байна уу та? Тэгэхээр одоо өнөөгийн нийгэмд яг авилгатай тэмцэхэд иргэний нийгмийн байгууллагууд болон төрийн байгууллагууд тулгамдж байгаа асуудлыг бас та юу гэж харж байна? За ер нь бол энэ Монгол улс дахь авилгалын индексийг бууруулах. За Монголын төрд авилга албан тушаал ашиг сургалтын гэмт хэргийг одоо багасгах асуудал дээр бол манай иргэний нийгэм байгууллагууд онцгой үүрэгтэй ажиллаж ирсэн. За өнгөрсөн одоо 30 гаруй жилийн хугацаанд шилэн дасны асуудлаар, за шүгэл үлээгчийн тухай, хүний эрхийн асуудлаар, за мөн одоо улс төрийн намын санхүүжилтийн асуудлаар бол ерөөс одоо манай иргэний нийгэм байгууллагууд манлайлан ирж хамтран ажиллаж, за тухайлбал одоо Transparency International, за нээлттэй нийгэм форум, за шилэн данс түншлэл зэрэг одоо байгууллагуудаа бид нар бол бас олон жил хамтран ажиллаж ирсэн. Тэр ингээд харахад бол ерөөсөө авилгалын эсрэг бол одоо төрийн байгууллага, иргэний нийгэм байгууллагууд, за мөн одоо иргэдийн одоо хамтын оролцоо, хүчин чармаалтын одоо үр дүн байд юм байна. За энэ одоо үр дүнд бид нар ингээд тодорхой хуулиуд дээр дэвшил гаргаад, за өнөөдөр жишээлбэл энэ улс төрийн намын тухай хуулийн төсөл маань ингээд бэлэн болсон. Утгагүй Монгол улсын одоо ерөнхийлөгч маань өргөн барих гэж байна. За энэ төсөлд бол одоо манай маш олон иргэний нийгэм байгууллагууд олон жил хамтран ажилласан. Тэгэхээр улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдалд одоо иргэний оролцоо хэр чухал гэж та үзэж байна? За тэгэхээр ер нь бол энэ улс төр дэх одоо хөрөнгө мөнгөний нөлөөг багасгах. За улс төрийг одоо эрүүл сарв шилэн болгох. За бизнесийн бүлгэлүүд гэдэг юм эсвэл тодорхой ашиг сонирхлын бүлгүүд улс төрийн намд за төрийн шийдвэр гарах үйл ажиллагаанд одоо хүчтэй нөлөөлж өөрт ашигтай байдлаар шийдвэр гарах энэ ажиллагааг одоо зогсоохын тулд ерөөсөө намын санхүүжилт одоо ил тод болох хэрэгтэй. За дээр нь одоо тухайн нам бол тодорхой одоо бизнесийн бүлгийн нөлөөнөөс ангижрах хэрэгтэй байна. За одоо өнгөрсөн одоо түүхийг ингээ харахаар хин нэг одоо мөнгөтэй улс төрч намд хандив өгөх байдлаар намаас нэр дэвшдэг. За намаас одоо тойрог худлаж авдаг гэдэг юм уу. За эсвэл одоо намын дотоод албан тушаалаас гадна дахиад одоо төрийн албан тушаалтнууд одоо төрийн сайдын албан тушаалыг хэдэн тэрбумаар худлаж авлаа гэдэг мэдээлэл маш их байдаг. Тийм учраас ерөөсөө одоо улс төрийн намууд одоо шилэн болохоос гадна за энэ одоо улс төрийн намын санхүүжилт болон энэ улс төрийн намын энэ дотоод энэ хандив энэ үйл ажиллагаанд бол олон нийт маань хял тавьж авах хэрэгтэй. Тэгээд шинжилсэн найрлагын одоо хуулийн төслөөр болон өчтөр хуралдсан Монгол Ардын намын одоо 30 дахь их хурлын авилгын эсрэг дэвшилт бодлогын хүрээнд Монгол Ардын нам бол одоо шилэн нам болж байгаа. За тэгээд энэ маань одоо санхүүжилт, санхүүгийн тайлан одоо орлого зарлагын ил тод мэдээлнэ. За тэгээ мөн одоо бусад намууд маань ч гэсэн одоо энэ чиглэл рүү орох хэрэгтэй. За тэгээд одоо улс төрийн намын тухай хуулийн одоо шинжилсэн найруулга одоо батлагдсны дараа бүх намууд маань одоо шинжилэн бүртгүүлж за улс төрийн намын одоо орлого зарлага баланс, за намын хандив, за мөн одоо төсвөөс хэрэг дэмжлэг авдаг бол тухайн одоо дэмжлэг авдаг төсвийн дагуух одоо явуулсан үйл ажиллагаа зэрэг олон нийтийн мэдээлнэ. Ингээд иргэд маань одоо тэр нээлттэй намуудын одоо пэйжүүдээс за мөн одоо тухайн одоо намын тайлангийн тухай сонгол ерхий орооны одоо пэйжүүдээс мэдээлэл авах боломжтой. Тэгэхээр авилгатай тэмцэх газраас энэхүү чуулганыг жил болгон зохион байгуулдаг. За энэхүү чуулган зохион байгуулагдсанараа бас ямар онцлогтой байдаг үр дүнгийн тал дээр бас та юу гэж боддог хардаг вэ? За тэгэхээр энэ одоо жил бүрийн энэ авилгалын эсрэг одоо үндэсний чуулганаар бол нэгдүгээр одоо бодлогын ямар шинжилгээ хүү гэдэг бид нар бол ингээ бүх талуудын оролцоотой одоо тогтож за энэ дээр одоо иргэний нийгэм байгууллагууд, олон улсын байгууллагууд за мөн одоо энэ чиглэлээр ажилладаг одоо мэрэгчлэн экспертүүд, судлаачдынхаа байр суурийг авдаг. Тэгээ үүний үндсэн дээр одоо улсын хурлаас тодорхой хуулиудыг өөрчлөх, зөвхөн шинжилэн найруулж одоо шинээр өргөн барих. За мөн одоо тодорхой албан байгууллагууд, албан тушаалтны ёс зүйн кодекс, за байгууллагын дотоод одоо журам зэрэг одоо өөрчлөхөд одоо маш том дэвшил болдог. За мөн одоо манай яг Монгол улс маань өнөөдөр энэ авилгалын эсрэг тэмцэлдээ бидний хаана явнаа? Ижил төстэй гаранаас гарсан улс орнууд за мөн одоо дэлхийн хүчингү улс орнуудын авилгын эсрэг тэмцэл ямар байна гэж одоо өөрийгөө бид нар одоо бас ингээ бүрэн харах юм боломжийг олгодгоор бас их чухал ачаал хөтлөж бодож байна. За ярилцсан танд баярлалаа.